За одоо сайхан тэг сууж байгаа. Одоо дараачийн одоо гэрэл тодорх мэдрэмжийг бид нар одоо мэдж авах хэрэгтэй. Урд нь хийсэн хүмүүсүүд энэ гэрлийг илт одоо ажиглах хэрэгтэй. Одоо ингээд бид нар бие бинийгээ ажигласан тийм үү? Орчноо ажиглана. За орчноо ажиглана гэдэг маань одоо орчинд нүднээ үзэгдэх орчинд нүднээ үзэгдэх одоо энэ дүрслэл оршихуйд бид нар бол амьдарч байгаа. Энэ дүрслэл оршихуйн одоо зүйлүүд бол нүдний үзэгдлээр бол өөрсдөд нь мэдэгддэг. Гэрлийн мэдрэмжээр тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо анхаарал үзье. За тэгээд дахиад цэг сууж байгаа моторын хэмжээг намжлалын буюу ариусгах мотортойгоо бариад ингээд сайхан дахиад гүнзгий сайхан амсгалаад за ингээд одоо энэ амсгалыг хийгээд үз. За хамраараа амсгалаа аваад хамраараа гаргаж болно. Хамаараач гаргаж болно. Айжуухан үнэртэх амсгалыг аваарай. Эхлээд хэл дараа нь биз дараа нь цээжинд агарын урсгал орж ирж тайван амгалан айжуухан амсгалаарай. Өөрөөсөө дараах асуултыг тавиарай. Би байгалийн нэг хэсэг нь мөн үү шүү? Би байгальтайгаа зохицон орших чадвартай юу вэ? Энэ асуултыг өөртөө тавиад өөртөө бас хариултыг аваарай. Өөртөө баталгаа буюу итгэлийг төрүүлж чадаж байвал цаашаага ариусгал маань улам төвлөрчиж байна гэсэн үг. Мөн түнчлэн оршихуй болоод огторгүй ертөнцийн нэг хэсэг нь би мөн үү шүү? Би оршихуй болоод огторгүй ертөнцтэйгөө зохицон орших чадвартай юу буюу гэдгийг өөрөөсөө асуугаад өөртөө бас хариултыг аваарай. За ингээд айжхан нүдээ нээгээд үз. За нүдээ нээхэд хэцүү юм шиг санагдаж явал жоохон байж байгаад нээж болно. За гэрэл тодрох мэдрэмж байна уугүй. За хэрвээ гэрэл тодроогүй бүүдийсэн байвал дахиад заавал хийж үзэх хэрэгтэй. За ингээд 3 удаагийн амсгалаар энэ хооронд бүх одоо мэдрэмжүүд танд бол мэдэгдэж ирдэг. За энийг хийгээд үзээрэй. Хэрвээ одоо бүүдэж байгаа бол заавал хийж гэрэл тодорт нь хийх хэрэгтэй. За ер нь бол 5-аас 7 удаа хийж энийг бол одоо их их мэддэг. За язгуур буюу одоо сүнсний даалгавар өндөртэй чадвар сайтай хүмүүс шууд эхний одоо 3 удаагийн амсгал дээр шууд мэдэгдээд авдаг. За одоо дараачийн ариусгал буюу за энэ ариусгалтыг тайлбарлаад өгч энэ гэрэл тодрох мэдрэмж бүгдээр байна уу? За гэрэл тодорч мэдрэгдэж байгаа бол бид ирээдүйг ариусгаж чадж байна гэсэн үг. Ирээдүй дотор явах зам мөр маань байна. Өөрөөр хэлбэл явах зам мөрөө хүртэл бид нар цэвэрлэж чадна гэсэн үг. 1 минутын дараа 1 секунд 1 жил 1 мянган жилийн дараа 1 сая жилийн дараах амьдралаа бид яг энэ агшинд энэ цагтор цэвэрлэж ариусгаж төвлөржүүлж чадж байгаа. За мөн түнчлэн үр удмаа цэвэрлэж байгаа. Одоо төрсөн байгаа хийгээд ирээдүйд төрөх үр хүүхдүүдээ бид нар тэр хүүхдүүдийг ч гэсэн ариусган зохирлуулах төвлөржүүлэх ажлыг яг нэгсэнд хийж чадж байдаг. Энийг тавхан өөртөө биеэрээ сая хийж үзлээ. За мөн түнчлэн дараачийн төрлүүдээ бас ариусгадаг. Дараачийн төрлүүд гэдэг маань хэдэн олон одоо төрөл байж болох нь шүү дээ. За мөн түнчлэн амьсгалж байгаа агаар бидний оршиж байгаа орон дэлхийг болоод яг энэ орчноо бид нар ариусгаж эхэлдэг. За мөн түнчлэн огторгүй ертөнцөө бидний оршихуйн одоо бусад ертөнцүүдийг өөрөөр хэлбэл олон хэмжээст оршихуйнууд байдаг тийм ээ. Энэ олон хэмжээст оршихуй буюу бидний зэрэгцэн оршиж байгаа ахуйнуудыг бид бас ариусгаж чадж байна гэсэн үг. Бидний мэдгүй оршихуйнуудыг ч бас ариусгаж байна гэсэн үг тийм ээ. За ингээд бүр хитийдсэн төвшний оршихуйнууд бас байна. За энэ оршихуйнуудыг бид бүгдээрингийн яг энэ агшиндор ариусгаж эхэлж байна гэсэн үг. За 3 дахь ариусгалтыг одоо бид нар мэдэрч хийж үзье. За энэ бол моторын хэмжээг барьсан тохиолдолд илт мэдэгдээд эхэлдэг. За энийг бол бид нар одоо дараачийн одоо ариусгалтаар мэдэрдэнэ. За мөн түнчлэн анхны ашигтай сайхан текстийг суун. За аль болохоор сайхан тайван айжхан гүнзгий амсгалаа аваарай. За ингээд үнэртэх амсгалаа ав. За одоо бид бие хэл сэтгэлийн зөв зохистой үлийг биений болоод сэтгэлийн үлийг хэлний үлтэй зөв хамсруулж хийж өнгөрлөө.
Цайхан дагаад яг намайг хэлэхээр хэлээ шүү сая. Цайхан зөв суучих. За гараа сайхан зөв. Нуруугаа сайхан цэг суугаараа. За ингээд нүдэн айнаад 3 удаа нүдэн айнаараа 3 удаа сайхан гүнзгий амьсгалан аваараа. За нүдэн айнаараа. За нүдэн айнаад гүнзгий амьсгалан аваараа. Айжуухан гүнзгий амьсгалан аваараа. Би энэ оршихуйн нэг эс нь мөн үү шүү гэдэг асуултыг түрүүн чи тавьсан шигээр тавиарай. Би энэ оршихуйд доктор гүйцэнтэйгөө зохицон орших чадвартай юу гэдгийг бас тавиарай. Үн төвчлэн байгалийн нэг хэсэг нь мөн гэдгээ чи өөртөө баталж итгэлийг олоорой. Итгэлтэй байсан цагт бид цаашаа явах чадвартай болдог. За ингээд одоо хэлний үйлдэлийг хамтдаа хийхин тулд миний хэлхийг дагаад давтаад хэлцгээгээрэй. Оршихуйн дээд хүчнүүдэд авралыг одуулж би хэл сэтгэлээ ариусхан зохиролдуулж төгөлдржүүлэх үйлийг хамтдаа хийцгээе. Миний биеэр үйлдсэн миний хэлээр үйлдсэн миний сэтгэлээр үйлдсэн бүхий л муу үйлийг дээд гурван эрдэнэ өршөөн сойрхоо уур мунхаг хүсэл шунал атаа хорсол гомдол цөхрөл тэргүүтэн санаатай болоод санамсаргүй үйлдсэн алдаа унал болгоно муу үйл бүгдийг сайтар наминчлан ариусгая. Багш дор наминчлая. Бурхан дор наминчлая. Ном дор наминчлая. Миний бие хэл сэтгэлийг ариусхан өршөө. Дээд гурван эрдэнэ дор авралыг одуулж өршөөд гуйж ариусгалын дээдийг үйлдэснээр миний бие хэл сэтгэл ариусж эхэлж байгааг би мэдэрч таньж ойлгож ухаарч хэрэгжүүлж эхэлж байна. Ийхүү миний бие хэл сэтгэл ариусан зохиролдож төгөлдржиж байгаатай адил энэ оршихуйн хамаг амтан бусад оршихуйн хамаг амтан над шиг ариусан зохиролдоод төгөлдржих болтугай. Амар амгаланг мэдэрч дотоод ариусгалыг хийж эдис болгоноон ариусгаж эрчим болгоноон төгөлдржүүлж эдэржин залуужиж цог жавхлангаар дүүрч байна. Гэрэл тодорхыг мэдэрч гадаад ариусгалыг хийж ирээдүгэн ариусгаж явах зам мөрөөн ариусгаж үр удмаан ариусгаж дараачийн төрлүүдэн ариусгаж орших орчноо агаар ус орон дэлхийг
огторгүй ертөнцөө бусад орш хуйнуудыг хитийдсэн орш хуйнуудыг ч ариусхан тохиролдуулж төгөлдржүүлж эхэлж байна. Хамаг амтан дээдийн ариусгалаар зохиролдож төгөлдржих болтугай. Илч түгж халуун орхийг мэдэрч нууцын ариусгалыг хийж бодол сэтгэлэн ариусгаж оюун ухаанаа төгөлдржүүлж амин эрчим сүнсээ итгэвчүүлж сүлдэн тэнгэрүүдэн заяаны тэнгэрүүдэн эрхшээсэн тэнгэрүүдэн хамт төрсөн тэнгэрүүдэн ивэн тэтгэгч хүчнүүдэн орны эцдүүдийг дэлхийн эцдүүдийг тэнгэрийн эцдүүдийг ч бусад оршихын эцдүүдийг хитийдсэн оршихын эцдүүдийг ч ариусхан тохиролдуулж төгөлдржүүлэх болтугай. Хамаг амтан төгс төгөлдөрт хүрч төгс гэгэрэх болтугай. За ингээд айж явах нүдэ нээхэд илч түгж халуур гэж мэдрэгдэж байвал та нууцын ариусгал хийж чадсан байна гэсэн үг. Гэрэл тодорч байвал гадаад ариусгалыг хийж чадж байна гэсэн үг. За тайвширч амгалан болсон байвал хамгийн анхных нь нууцын ариусгалыг бид баттай сайнаар биендээ оршоож чадаж байна гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн эргэлзээтэй өгөөд чадахгүй байгаа юм шиг илч түгж мэдэгдэхгүй, илт мэдэгдэхгүй ч юм уу сэтгэлд ямар нэгэн зүйл байх юм бол давтаад хийж болох нь байна. За ингээд энэ одоо ариусгал буюу бясалгалыг бид ухамсартай сэтгцийн зөв үйлдэл шүү дээ. Нэг удаа хийхэд нэг удаа шинээр төрсөнтэй адилхан энэ бие их сэтгэл маань ариусж байдаг. Бие махбодын маань эдис маш өндөр түвшинд ариусгах чадвартай. За энэ ариусгалыг бид маш сайхан одоо хийж чадж байна гэсэн. За ингээд 108-аас дээш